Тэгээ эсмийн фотонтой өнөөдөр дахиад уулзж байгаа баяртай байна. Энэ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа талуудын 17 дугаар байгууллагын бэлтгэл ажлыг үеэс эхлээд Монгол улсад үзүүлж ирсэн дэмжлэг болон хамтын ажиллагаанд болон танай багийн хөтөлбөрт шинэ сэтгэлийн талархал илэрхийлье. COP17-гийн эхний өдрүүдийн уур амьсгал, эерэг ажил хэрэгч оролцогчдын болон манай иргэдийн сэтгэл их өндөр байна. Өнөөдөр өглөө болсон доктортой санхүүжилтийн тухай өндөр түвшний орлын үеэр та хэлсэн үгэндээ их засаг хуулийг иш татан газар хөрс сэргээх асуудалд хөрөнгө оруулалт татгын ач холбогдлыг тод томноор дурдсанд талархал илэрхийлж байна. Монгол улс бол энэхүү багварлаар конвенцийн зорилго үйл ажиллагааг бодитоогоор урагшлуулах, газрын дороотлол цөлжилт гангийн эсрэг дэлхийн түвшний үйл ажиллагааг эрчимжүүлэхэд бодит төв нэмэр оруулахыг зорж байна. Монгол улс COP17 баг хурлыг даргалж энэхүү чухал үйл явдлыг амжилттай зохион байгуулахын төлөө ихээхэн сэтгэл гарган хичээн ажиллаж байна. Тантай анх улсын хурлын дарга байх үед уулзгаад энэ ажлыг маш сайн дэмжиж ажиллана гэдгээ таамаглаж байсан. Тэрхүү анхны амлалтаа биелүүлж дэмжин ажиллаж байгаад тань дахин талархал илэрхийлье. Монгол улс бол COP17 даргалж байгаагийн хувьд бүгдлийн байр суурийг анхааралтай сонсож, нийтлэг ойлголцлыг бий болгож зөвшөлтсөлд хүрэхэд шударга тэнцвэртэй байдлаар ажиллах болно гэдгийг илэрхийлье. Танд дуулгах сайн мэдээ байна. COP17 баг хурлын хүрээнд Монгол улсын бэлчээрт тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхэд зориулж хөрөнгө оруулалт босгож чадлаа. Зөвхөн бэлчээрийн чиглэлээр 119 тэрбум Америк доллар зарцуулах хөрөнгийн их усүрийг бүрдүүллээ. Мөн газрын хөрстэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулсан 140 сая долларын санхүүжилтийг босгох хэлэлцээрийг хийгээд байна. Энэхүү санхүүжилтийг 5 бүс нутгийн 23 улсаас өгсөн 60 амлалтыг нэгтгэн бүрдүүлсэн. Санхүүгийн их усүр хомигдож багасж байгаа энэ үед бэлчээрийн асуудалд ийм хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөж босгож чадсан нь хэлэлцээрт оролцож буй талуудад тодорхой түлхэц өгнө гэж бодож байна.